дээ. Яг үндэ зээлэн тамирагч үнэ өрөнд оруулж алаад байгаа байхгүй. Бүр яг үндэ ядууруулаад орон сууцнд орсон биш ядуурч байна. Би нэг жолооч залуу хөөрхий нэлээд гайгүй цалинтай жолооч залуу орон сууцны зээлэн тамирагдаад орсон бүх цалингаа тавьтууж байна гэж байгаа байхгүй. Тэгвэл ядууруулж байна шүү дээ. Тэгж сүүлдээ төлж чадхаа болоод эргээд алдаж байна нөгөөх банкнд. Ингээд банкнд баахан ажил хийж өгөөс алж байгаа байхгүй. Одоо ингүүлэхгүй. Тийм ээ. Одоо бид улс бол төр бол орон сууцны тусдаа банк сан байгуул. Тэгээд тэр нь бол жилийн одоо 2.4% үүтэй. Тийм ээ. А хугацаа нь бол тэр хүн хичнээн хугацаанд төлж чадах тийм хугацаанд өгдөг номтой угссан орон сууцыг. Би энийг 30 жилийн дараа өгч чадна. Би энийг 40 жилийн дараа өгч чадна. Би энийг 60 жилийн дараа өгч чадна. Швейцарт бол 100 жилээр зээлдэг гэж боддоо. Уг нь хүүг 100 наслахгүй шүү дээ. Тэгтээ 100 жилээр өгдөг. Яг тэгвэл тэрний дараа өв залгамжлагч нь төлөөд явдаг. Яг тэгвэл хүн орон сууцаа бараа зүхтаадаг байхгүй юу? Хашаа чалга болохгүй шүү дээ тэр чинь. Газар үүрээ зүхтаана гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ одоо дэлхийн энэ жинхэнэ одоо стандарт жишг рүү нь явъя гэж байгаа. Өөрөөр хэлбэл бид уул уурхаан орлогоо одоо бид хүүгийн тогтоож болно. Бид хугацааг нь тогтоож болно. Асуудал байна. Хуучин нийгэм үед нэг тийм үг байдаг гэсэн шүү дээ. Одоо тэр социализмыг үндэслэгчдийн нэг хэлсэн байх л та. Боолд гинжнээс нөр алдах юм байхгүй гэж тийм. А тэр чинь нэг утгаар бол ерөөсө тэр хүн надад алдах юм байхгүй юм чинь гэдэг ямар ч одоо нийгмийн ёс зүй, хариуцлага бүх юмнаас зогтж шүү дээ. Тэгэхээр хүмүүсээ хариуцлагатай, ёс зүйтэй, нийгмээ эрүүл болгоё гэвэл бас энэ өмчийн эзэн болгоно. Өөрөөр хэлбэл одоо бүгдийг өмчийн эзэн, орон сууцны эзэн болго. Өөрөөр хэлбэл бид улс шиг улс байя гэвэл эргэн бүр чинь алдах үнцэнтэй юм байх хэвээр. Хариуцлага алдагддаг юмтай байх хэвээр. Нэг нөхрийг л өөрчлөө гэд орон байраа юмтай. Жишээ нь өнөөдөр манай төрийн албан агчдын 50% нь орон сууцгүй байна. Орон сууцгүй амьдарч байна. Айлын хашаанд байна. Аавынхаа гэрт байж байна. За юу. Тэр нөхөрт очиод авилгал санал би нэг өрөө байр санал болгоход хоёр өрөө байр санал болгох хайшаа гарах юм байна. Хичнээн ч нэр төрөө хамгаалаа шудраг бай гэсэн ч тэрнээс зүхтаж чадахгүй шүү дээ. Бид нар ингүүл хэрэггүй байхгүй маа орон сууц аав. Тийм ээ. Харин авилгал авал тийм ээ. Наадах ч ухраач авал. Нөгөө тоглог амны ч орон сууцыг дуугаач авал. Тийм ээ. Одоо тийм учраас бол барууны оронд авилгал баг байдаг нь тэр байхгүй. Яг тэгвэл тэр нь бүх юм хангаад өгсөн. Орон сууц амьдралыг хангаад өгсөн. А хэрвээ чи хариуцлага алдах юм бол тэрнээс чинь тэрийг алдсан шүү. Тий. Одоо шинэ Америкт юу гэдгийг жолооны зам дээр одоо юу гэдгийг алдаа ихтэл гэрт нь торгуулах нь уцыг болоод чинь шүү дээ. Манад хаана очих юм бэ чинь. Тийм биз дээ тийм. Тийм учраас бол иргэдээ нэгдүгürt бид алдах юмтай болгож яаж энэ улс шиг улс болно. Өнөөдөр манай улс биш дээ. Үгүй чинь хүн амынх нь 60 гаруй хувь нь юунд байж чинь. Гэр оролт. Одоо төлөө зөөгöd. Нөгөө хөөрхий тоглог гэр орон биш болохоор тэр нь үн цэн их багтаа. Ямар ч эдийн засгийн эргэлтэнд ордоггүй нөгөө. Энэ банк тоодохгүй нэг тоолоо гэхэд нэг 5.10 саяар үнэлээ. Тийм өөр нэг 5.10 сая. Тэр нь өөрхийн амтан ганцганы хэрэгцээнээс өөр юу ч биш. Амьдрал дээшлүүлэх юм огт биш тэр бол. Тийм ээ? Үн цэнгүй хөрөнгөтэй. Хүнд нь л тоглуулаад. Жишээ нь манай одоо юу гэдэг нэг залууг хариуцлага алдахаар нь ажлаа салаа хаяхаар нэг 300 мянган төгрөг алдчих шүү дээ. А гэтэл бид удахгүй ингээл дээ. Хөөе чи 300 мянган төгрөгийн цалинтай чинь үнэн. Гэтэ чиний энэний чинь цаана нөгөө юу чи явж байгаа шүү дээ. Чиний нөгөө 40 жилийн хугацаатай авсан орон сууц чи явж байгаа шүү дээ. Чи за сар бүр 100 мянгаыг төлдөг үсттэй. Ажлаа салгадвал орон сууц ч нурагд. Гэхдээ мөн тэгээд тийм учраас бид энэ авилгалыг байхгүй болгон тийм ээ энэ нийгмийн хариуцлагагүй байдлыг зогсооно. Ингээд бид бол хүн ард иргэдэд алдах юмтай болгосон тохиолдолд бид улс шиг улс болно. Одоо энэ алдах юмгүйгээс болоод энэ цөхрөл гомдлоос болоод яаж юм нийгэм ч улс төрөв тогтургүй байна. Байнгын бослогод бэлэн байж байна. Гэхдээ яхаа алдах юмгүй lumpenчсэн олон түмэн чинь жагсан ихтэл жагсан шүү дээ. Тэгээд нөгөө цаг зав нь байж байна. Тийм биз дээ. Өөрийнхөө сайхан тоглог амныхаа орон сууцнд амьдарч байгаа хүнд одоо тэгэл жагсаал цуглаа хийгээл тийм ээ. Үгүй чи ажиллаа хий. Тэгээ сайхан очиод үр хөөхтүүд чинь тоглог сайхан орон сууцнд хичээлээ хийгээ суучин тийм ээ. Чи орой сайхан гэртээ харьлаа. Чам дутагдах юм юу ч алга байна. Үгүй тэр нийгэмд биш тэр нийгэм бол одоо жинхэнэ иргэншсэн нийгэм. Жинхэнэ одоо соёл иргэншлийн төвшөнд өнөөдрийн 21-р зууны соёл иргэншлийн төвшөнд хүрсэн нийгэм байгаа байхгүй. Тэгжээж бид нийгмийн тогтвортой байдлаас хамгаална. Ер нь энэ асуултаа хариулахад яг энэ аюул шийдтэй энэ орон сууцчлуулна гэдэг. Ерөөсөн шийдтэй. Ажилгүй л байхгүй болчихно.
Өнгөрсөн жил чи бид чинь олон хүнийг ажилтаа болгох гол их зовлоо шүү дээ. Тэгээд яг амьдрал дээр болов цаасан дээр болов сайн мэдэж чадахгүй л байна, тийм ээ. Тий. Тэгээд одоо Бид өнөөдөр жишээ нь яг барилга хот байгуулалтын яамнаас гаргасан тооцоогоор бол гэр хорооллын гэр хорооллыг 75 мянган айлын орон сууц барихад уг нь 160-ыг барих хэрэгтэй. Амны тоглог орон сууц, инженерийн шугам тавина. Ингээд бол шууд талбар дээр, тэр талбар дээр шууд 200 мянган ажлын байр бий болж байгаа. Яг нөгөө одоо ч нөгөө байшин гिचн байрны будна засна тийм ээ. За ингээд бол 200 мянга. Гэтэл энэ хүмүүс цаана 3 ажлын байр бий болгодог. Ерөөсөө эдийн засгийн хууль байхгүй. Барилгын салбар дээр ажиллаж байгаа хүн нэг ажилчин бус салбарын 3 ажилчны байрыг бий болгодог гэж. Ядахтаа хойшуур зараад гэнэ. Ядахтаа хойшуур зарна. Барилгачны хувцсны нэг нөхөр ойж таарна. Ойж таарна. Барилгын материалын бас үйлдвэрлэдэг хүн байж. Нөгөө бохир цэврийн чинь шугамуудыг үйлдвэрлэл таараа, нөгөө бодгийг чинь дийлүүлж таараа тийм ингээд мэрэгжилтэн бэлтгэдэг сургууль. Ингээд ерөөсөө яг үүндээ бол 700 мянган ажлын байр Улаанбаатар хотод хэрэг болж байгаа байхгүй. 75-ыг барих шүү дээ. 160-ыг барихад бол манай ажиллах хүчний хүрэлцээ байхгүй. Зөвхөн Улаанбаатарыг орон сууцч болох. Гэтэл бид чи хөдөө сумаа аймгийн төв орон сууцч болох гэдэг шүү дээ. Ингээд яг үүндээ одоо бол ажилгүйдлийн хомсдол одоо өөрөөр хэлбэл ажиллах хүчний хомсдолд нэр хүччих гэдэг. Одоо бид айгүй бол хооцлонгосоо завцартаа гарахгүй. Хятадаас авцад нөгөө хүрхгүй юм чинь. Орон сууцныхаа нөхцөлийг сайжруулж байгаа хүн одоо хуучин нэг багтаж ядаад байсан нэг ямби тавилгатайгаа байхыг бодохгүй шүү дээ. Аятайхан тавилга. Одоо нөгөө тавилгын үйлдвэр чинь зүгээр талаар нэг босоод ирнэ. Зүгээр цэцгэлээл ирнэ. Жишээ нь өнөөдөр манайхан ингээд орон сууц бариад хөдөлгөөгөө эхлээд хөтлийн хүчин чадлыг 10 дахин нэмэхээс өөр аргагүй. Хар төмөрлөгийг 10 дахин нэмэхээс өөр аргагүй. Одоо бид 5 6 дугаар цахилгаан станц барьна. Өөр арга байхгүй бид. Тийм ээ. Бид одоо юу гэдгийг жишээ нь ахаа том дулааны станц барьна. Ерөөсөө ингээд хайгуу ажиллах хүн хаана байна гэдээ орилно. Өөр ерөөсөө ямар ч аргагүй. Ажиллах хүний одоо хэрэгцээ нэмэхээр нөгөө хүмүүсийн цалин үйлс дагаал өсөн шүү дээ. Тэгээ нөгөө хөдөлмөрийн зах зээл дээр чинь хөдөлмөрийн эрэлт бэлзүүн цалин өснө. Тэгээд нөгөө ажилтаа болсон хүмүүс чи тэд нар эргээд дахиад орон сууцсан таврагдаад байна. Тийм ээ ингээд гинж урвал явчихж байгаа байхгүй юу? Энэ чинь нэгдүгээрт ажилгүйдлийг байхгүй болж байгаа. Ядуурлыг байхгүй. Яг өнөөдрийн байдлаараа бид нар ингээд нүүрсээ ч гэдэг юм зэшээчд ингээд гаргаж шүү дээ. Тэгэл улсад нэг 300 400 төгрөгийн нэг нь тэрбум төгрөгийн татвар төлж ийн тийм ээ. Тэгэл тэрийг өнгөрсөн хугацаанд л яг амлж байсан мах өхөөс чарахгүйсэн мах ингээд сард 21 мянгаар ингээд өглөө шүү дээ. Тэгээ тэр юу болж яг хүмүүсийн амьдралд хэрэг болох нь болж байгаа. Тэр үүсгэж. Тэгвэл хэрэг болоход бол ерөөсө өдөр тутмын хэрэглэн л дуусч шүү дээ. Архи авч уух нь угаал талхаа хүчидг нь идэл тэгээд харамсмаар нь болсон. Айгүй харамсмаар. Нэг л одоо сонгуульд амлц учраас өхөөсөөр болсон. Одоо бол бас дахиад дахиад нүүрс бол дуусчихна шүү дээ. Бодоод үзтээ өнгөрсөн хугацаанд бол нийтдээ халамж нь 600 орчим тэрбум төгрөг өгчээ. Энэ саяны хүүхдийн мөнгө одоо янз бүрийн мөнгөд одоо энэ хүний хөгжлийн сангаас. Энэ нь бол зөвхөн одоо энэ Сүхбаатар Баянгол дүүргийн гэр хорооллыг амны төглөг орон сууцаар хангах мөнгө л байсан байна. Дид үтчийн бол бүрэн шийдэх боломжтой. Дид үтчийн бүрэн шийдэд Улаанбаатарт одоо 5 дугаар цахилгаан станц барьчих байлаа. Дид үтчийн бүрэн шийдчих байлаа. Ийм мөнгийг бид яг халамжинд өгчлээ. Тэгтээ биднэрт нэг сайхан юм байна. Одоо ахаад орж ирэх гэж байгаа учраас. Тий, одоо өнгөрсний ч одоо болио тийм ээ. Одоо орж ирэх нь тэгвүүлэхгүй. Одоо орж ирэх нь бол орон сууцчлах хэрэгтэй. Тэгээ би бол чи нөгөө асуугаад байгаа учраас би үгүй их олон шийдвэ энд бол орон сууцчлуулснаар бол одоо нөгөө Улаанбаатар нэг ногоон хотуулгачих юмсан гээл гудамжинд мод тариал дараа нь машиныгаа тоосонд булаал эсвэл нэг хүүхд дугуй цаяал үүлээ үдчихэж шин хэдэн жил тэгээ бүр социализмаас хавуулаад одоо гол үзэл ногоон болж чадахгүй шүү дээ. Тэгэхээр хүн аятайхан орон суустай аятайхан хашаатай болчих юм бол нэг банзаар ингээд тэр аятайхан барьсан байшингаа нэг муухай далдлаад ахыг бодохгүй шүү дээ. Аятайхан ерөөсөө нийтийн орон сууцны одоо би зээл гэж ярихаар санхүүжилт энэ нийтийн орон сууцны өрөөний санхүүжилт хоёр юугаараа ялгаатай байдаг гэвэл дэлхийд байдаг жишг нь нийтийн амны орон сууцны санхүүжилт мөнгө нь бол нөгөө тогтчлолттой хамт өгдөг байхгүй юу? Хашаанда гэрэл тавиараа тийм ээ хашаанд нөгөө хотын тогтчлолтын төлөвлөгөөнд стандартыг шаардсан шүү дээ. Өөрөөр хэлбэл хашаанд чи гэрэл байх хэрэгтэй. Хашаанд чинь ногоон байгууламж одоо нийт талбайн хотод одоо 10% байх хэрэгтэй, 20% байх хэрэгтэй. Ингээд нөгөө айл бүхэн цэцэрлэгжэл, айл бүхэн гэрэлжэл ингээд тэртээ дөрөв нөгөө өөрт нь мөнгө өгж байгаа мөнгөөр хийчихсэн учраас бол Улаанбаатар маань хачин гоё болох байхгүй та. Зүгээр л засаг болоод яах вэ гэхээр тэр бохир цэврийг үргээдэг. Тэр замын л татаад. Тэр нь бол одоо хөгжлийн банкын гэдэг ажил.
Тэгээ баг хүүтэй зээлөөг. Баг. Тэгээд одоо жилийн эрдөө